Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн тавтаа сайхан марцгааж байна. Тэгэхээр бодит ажил болох үс ногоон сэтэл санаачлагыг дэмжин ажилдаг Монголын үндэсний олон нийтийн телевизийн ногоон хөгжил нэвтрүүлгийн маань эрдэмтдээ уулзах цаг эхэлж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн санаж байгаа бах өнгөрсөн 7 хоногт манай нэвтрүүлэг уул уурхай нөхөн сэргээлтийн асуудлыг хүндийн ярилцаж байсан. Яг энэ нэвтрүүлэг үзсний дараагаар бол манай нэвтрүүлэгт маш олон эрдэмтэд болоос оролцохын хүсэл тавьсны дагуу энэ удаа бид эрдэмтдийнхаа санал хүсэлтийг хүлээн авч ногоон хөгжил нэвтрүүлгээ та бүхэндээ зориулан явуулж байна. Тэгэхээр яг ширтэн жагуу танаас асуу ямар учраас та бас манай нэвтрүүлэгт хандсан ер нь таныг бол бид нар бас мэднэ шүү дээ. Ер нь царгас гэдэг энэ үн цэнтэй ашигтай энэ үржил шимтэй энэ сайхан ургамлын талаар бол нэлээд бас олон жилийн одоо тий оюуны хөдөлмөрөөр ажил амьдралаа зориулж авсан. Яг ямар учраас бас ногоон хөгжил нэвтрүүлгийн хамт олонтой хандах болсон юм бол уул уурхай нөхөн сэргээлтийн гэдэг асуудал. Энийг би их сонирхдаг энэ чиглэлээр ч олон жил ажиллалаа. Тэр утгаар энэ одоо маань хэр хөгжилтэй байна уу? Хэр ясын чиглэлтэй хөгжих нь үү гэдгийг сонирхож их анхаарал тавьсан. Гэтэл явц дундаа нөхөн сэргээлтийн ажил маань яг биологийн нөхөн сэргээлт хийдэг стандартын технологийн шаардлагын хэмжээнд одоо яригдаг байхгүй. Тэгин чи юу болчих вэ? Тухайлбал Улаанбуудаа тариалах тухай асуудал яригдж. Нэг настай үейтэн тэгин чи одоо хөрснөөс нь шимт хичээлийн сорогч тэг паразит амьдралтай оргомол. Тэгэхээр бидний хэлж байгаа юм юу байна вэ гэхээр манай одоо ногоон хөгжлийн институтийн маань рэдүү одоо хөгжүүлэх гэсэн тэр одоо санаа зорилго руу ард түмэн рүү халдуулж өгч байгаа энэ юу маань бол бас зөрөө явж байгаа. Ийм учраас энэ дээр ерөөсөө нэг биечлэлд оролцож нэг санаа бодлого тавих юмсан гэж та бүгдэд даандсан асуудалийнэ. Уучлаарай тэгэхээр яг нөхөн сэргээлтэд таны одоо зэрэг царгас бол маш үржил шимтэй. Нөхөн сэргээлт яагаад тийм гойд ач холбогдолтой байдгийм бэ? Ямар учраас? Яагаад гэдгийг бас үзэгчдэд хэлж өгөх хамгийн гол зорилго маань энэ шүү дээ бас. Тэгэхэд уурхайн орд газар гэдэг бол ерөөсөө ашиглалтын процесс явагдаж байх үед бол төмөн бээрийн шороо хоорондоо одоо хотголдоод ингээд ерөөсөө физик шинараа алдаад тэр одоо биологийн ургах тэр нөхцөл микроэлементүүдийн нэгдэх тэр бүх нөхцөл устдаад өхмөл хэлбэрт ордог. Энийг ганцхан тэжээж тэтгэлэг амьдруулдаг зүйл тэр тармил зүйл юу ургамал нь юу гэхээр шин царгас. Царгас өөрөө яагаад ингэдэг гэхээр ядарсан суулдаатай ядаргаатай одоо өвчтөе зовнтой хүмүүс бол өөрсөндөө туслаар тариа хийж сэхэл авдаг. Тэгвэл энэ царгас тарснаар царгас өөрөө байгалаас азотоо аваад шингэн хэлбэрээр тэр азотын бактери гэдэг бактерийн тойл гэдэг юмар хөрсөндөө шингэн хэлбэрээр ингэж нөгөөхийг тэтгэж тэнхрүүлж өгдөг. Яг болоход одоо эргээд амьд байгаль болох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ийм чухал. Нөгөө талаар 13-аас 3 хүртэл метр гүн голсон үндэстэй харган шиг. Тэгэхээр тэр харган шиг голсон үндэстэй тэр юу маань хөрсний гүнээс хүртэл одоо усаа татаад байгаль руу ч гэдэг одоо юу тэр одоо байгалийн хуур асиг байдлыг зөөлрүүлээд ингээд одоо бүх нөхцлөөр яасан нэг бол амьдралыг тэтгэгч. Нөгөө талдаа бол царгас өөрөө асар их уургалаг ургамал учраас амьд одоо амьтан мал тэжээвэл амьтан бүх зүйлийг тэр уургаараа одоо тэтгэхтэй бол онцгой. Бүх төрлийн ургамал бол өөрөө доошоо хөрснөөсөө бол одоо паразит байдлаар амьдардаг байхад царгас бол хөрсөө тэтгэж тэгээд одоо мал амьтныг уургаар одоо тэтгэхэд ийм одоо агуу ургамал учраас энэ бол биологийн нөхөн сэргээлтийн стандартад зайлшгүй байх ёстой. Энийг хэрэгжилж биологийн нөхөн сэргээлт хийгдлээ гэж ингэж. Зөвхөн энэ дээр ярих юм бол олон бай зүгээр манай өөр цаг бага хүртэхийн тулд би одоо ингэж өгсөн. За баярлалаа. Хунгад орж байгаа дараагийн асуултыг тавь. Ер нь бол сая ширтэн зогоо зарим яг нөхөн сэргээлтэд яагаад онцгойд одоо ач холбогдолтой гэдэг талаар таарда та бас өөр ямар шин чанараас хэлж өгч чадах вэ? За баярлалаа. Юуны өмнө ногоон хөгжил гэдэг юм маань энэ өнөөдрийн нэвтрүүлэг бас ногоон хөгжлийн нэг амийн судсыг цохилуулж эхлэх ийм нэвтрүүлгийн эхлэл болох нэ гэж би баярлж байна. Энд танай редакцид баярлалаа. За мөн байгаль хамгаалах сангийн продюсерын бас энэ дээр санаачлагтай оролцож одоо энэ бол их амьд нэвтрүүлэг цаашдаа нэлийн амьдрах юм нэвтрүүлэг болох нэ. Яагаад гэвэл энэ амьдралаас үүдээд гарч байгаа юм учраас тэгэхээр зүгээр ер нь энийг өнгөрсөн 7 хоногт болсон нөхөн сэргээлтийн тухай нэвтрүүлэг танай нэвтрүүлэг бас нэлээ өдөөж өгсөн. Тэн дээр яригдсан зүйл олон зүйлүүд тэгээд яагаад гэвэл
Ер нь нөхөн сэргээлт гэдэг юм бол биологийн нөхөн сэргээлт одоо нөхөн сэргээлт олон жил ярьлаа шүү дээ. Тэгээ нөхөн сэргээлтийг жинхэнэ ёсоор хийж байгаа юм нь ерөөсөө өнөөдөр байхгүй. Яг тэгэхээр биологийн нөхөн сэргээлтэнд шаардлагатай тэр одоо хүчин зүйлүүдийн өнөөдөр манайхан ойлгохгүй, мэдэхгүй, олж харж чадахгүй. Одоо амьд жишээ энэ ширчин жив байна. Энэ одоо хуучин залуучууд сангийн аж ахуй цээл суманд насаар ажиллаж байгаа энэ мэрэгжлийн одоо газар зохион байгуулагч хүн 10-аад жил шахуу одоо 10 хэдэн жил энэ царгас гэдэг энэ одоо буянтай энэ ургамлыг тариад тэгээд одоо 4-500 га хүртэл тариад үрийг үржүүлээд ингээд байхад энэний үрийг тоодог, үздэг, хардаг амтан одоо засгийн газар хөдөө аж ахуй яам одоо ингээд бөөгд ердөө нүдэ анаа сууж идэг. Тэгээ энэ л одоо өнөөдрийн манай амьдрал тэгээ ногоон хөгжил явуулна гэж одоо тэгээд давхад байдаг. Тэгэхээр зэрэг ширчин жив бол энийг одоо би хэлж байна шүү дээ. Энийг бол зүгээр нэг 4 гад биш 500 га газарт эрхлээд тэгээ энийг одоо нэг таминэ энийг нэг амьдруулаач гэдэг энэ царгас гэдэг чинь ерөөсөө амин тариа зөвхөн нөхөн сэргээлт биш малын тэжээлийн хувьд бэлчээр сайжруулах атар газрыг атарсан газрыг одоо хөрсний одоо амь тариа ерөөсөө энэ царгасыг бол зүгээр амь тариа гэж хэлж болно. Энэ амь тариаг амилуулж байгаа нь бол одоо энэ Эрдэнэтэн Батс үхэн тэгээд одоо энэ улсууд байна л да. Тэгээ өнөөдөр зүгээр өнгөрсөн нэвтрүүлэг дээр манай эвдэртээ сая ярьж байна да нэг нөхөн сэргээлтэнд улаан буудад харин зүгээр оньгоо би бол эхлээд үнэмшээгүй юм. Тийм ч юм араа яриаггүй байлгүй дээ гэсэн чинь гүнөө улаан буудаа гэж. Гүй эн чинь нөхөн сэрг биологийн нөхөн сэргээлтэнд улаан буудад харинаа гэдэг бол зүгээр эн чинь бол зүгээр оньгоо. Одоо эн чинь ингээд дэрэгдэн тэнд одоо 150 км газарт 500 га газарт эний бэлээхэн жорн бүх юмтайгаа ингээд байж байхад энийг харддаггүй. Эний одоо тэр улсууд нь мэрэгжлийн хүмүүсүүд нь хаа байна, яам нь хаа байна, одоо манай хөдөө аж ахуй яам тэгэл энэ бусад газрууч одоо энийг тэгээ ийм юмны хажуугаар өнгөрөөд байгаа учраас ногоон хөгжил гэдэг хэдгийн шиг дүнгэнээд байгаагаас биш жинхэнэ хөгжил болоход одоо их хол зайтай байна да. Тэгээ энэ дээр одоо манайхан ингээд ярилцлах бах дараа нь ч зарим юм энэ бас яриа. Баярлалаа. Доктор Батцэг танд ер нь бол бас хүмүүс сая хэлж байгаа шиг байна. 5 жил тариалсан одоо талбайд хөрсний үржил шим бол 50 дахин илүү тий 50 дахин одоо илүү үржил шимтэй болдог гэж. Ер нь үзэгчдэд бас энэ царгас гэдэг энэ ургамлын талаар бас тэр болго мэдэхгүй ойлголт бол мэдлэг байхгүй байгаа. Тэгэхээр ер нь яагаад ийм үржил шимтэй ийм ургамал байдгийн бэ? Энэ олон насны ургамал байна. Энэ талаар та тэгэхээр би одоо царгас судлаар 30 гаруй жил ажиллаж байна. 40 жил. Тэгээ энэ царгас гэдгийн гайхамшигтай ургамал зүгээр одоо ингээд дэлхийн нийт хүлээн зөвшөөрөгдсөн юм таримал л да. 3000 жилийн тэртээ тарималсан. Тийм ээ дэлхийн одоо энэ 5 твийн 90 гаруй улс орн нийтдээ 70 саяга талбайтаар ажиллаж байна. Ерөөсөө царгасаар бол малын тэжээлийн үнэтэй болоод. Тэгээ царгасанд 2 үндсэн шинж байгаа. Ерөөсөө гайхамшигтай харьц бус тарималтай харьцуулах. Нэгдүгээрт нь бол зэрэг малын тэжээлийн гойд ач холбогддог ургамал. За энийг юугаар хэлж байгаа зэрэг сэцгэлтийн шатанд одоо зөв технологийн дагуу хадсан царгасны одоо өвс шүү дээ килограмм өвсний 18-аас 20% нь уургатай уург байдаг гэсэн. Ийм учраас дэлхийн нийтэд царгасыг бол уургийн хаан гэж нэрлэдэг юм сайхан өчтэй таримал. За энийг гэдэг нь танаас гадна одоо нэг ингэж байгаа царгас талбайн одоо судалгаанаас үзэхдээ шүү дээ. Нэг одоо царгасны талбайн шүү дээ. Царгасаас хурааж авах протеины хэмжээгээр бол бидний мэддэг шар урцгнаас царгас бол ингээд 5-аас 3-аас 5 дахин бидний мэддэг улаан бууданаас 6.3 дахин ийм их уурга агуулдаг ийм одоо хүндэгтэй таримал. За түүнчлэн царгасны 1 кг өвс бол бидний ярьлаа хадлангийн 3 кг өвс би зөв тоо юмтай тодруулж Эрдэнэтэнд ногоон тэжээлээс 2 дахин хэмжээнд хартай байдаг ийм таримал. За төрийн одоо ширтэн ном ярьж байгаа энэ 2 дахь шинж чанар нөх зэрэг хөрсний үржил шимийг майхан дээшлүүлж яадаг. За энийг би хэдэн тоогоор хэлье гэж бодож байна. Энэ янд өгтөр царгас талбайн одоо га тутамд жил дунджаар 250-аас 290 кг одоо ургамал ашиглагдах азот тэр хэлдэж агаарын үндэсний системд тийм тусгай бактеритай энэ баяжуулж яадаг. Энэ юу гэхээр нэг 4-өөс 5 центнер азотын бордоо юм уу? Үгүй 30-аас 50 тонн бууцаар одоо жил болгон одоо борцсон хэмжээний юм ач холбогдолтой ийм таримал. За ингээд өсрэг бидний царгас тариад нэг 5 жил болоход хөрсний үржил шим нь 50-аас 50% баг одоо 50% нэмэгдэг. Хөрсний ерөнхий азот нь 5-аас 7 дахин нэмэгдэг. Ийм гайхамшигтай таримал. Гэтэл манай улаан будаар уясад мөгөл бүх таримал бол хөрсний үржил шимийг байнга ядууруулж яадаг ийм таримал юм байгаа шүү дээ. Ийм хоёр гойд ач холбогдолтой учраас бидний царгас гэдэг ургамлыг дараа нь ярих гэж бодож байгаа. Ингээд тийжээ дээрх ямар хэмжээний зардал гарах вэ? Ийм гайхамшигтай чанар учраас манай зөвхөн сүйдэн жилүүд манай малчид тариалж тэгэхээр ойлгож байгаа. Дөрөв гонгод орж байгаа одоо ярьж байна. Ерөөс нэг хэсэг хэцүү байсан шүү дээ.
Одоо сочлын 90-аад онд жоохон газар авч чадал зах зээлдээ нурсан. Одоо эргээд энэ ширтэн жоо өрийн бодлого тэр чигээр алдагдсан. Их хэмжээр одоо эргээд хүмүүс малдаа тэжээлэлтгий саргас тарыг гэсэн уур амьсгал ирж одоо нэвтрүүлэгчний одоо мэдээж мэх дэмжлэг өгөх хаа гэдэгт би эргэлзэхгүй байна. За баярлалаа. Тэгэхээр даваа самбуу гоё та сая эрдэмтдийн хэлээд байгаа энэ онц гойд ач холбогдлоо гэж яриад байна. Яг энийг үнэхээр амьдрал дээр туршиж үзсэн хүн бол та яг үнэхээр ямар одоо үр дүн хүрсэн бэ? Бас энэ талаараа ирчихгүй юу? За эхлэе би уугуул нутаг Улс аймгийн Тариалан сумын хүн. Тэгээ одоо манай тийшээгээ болохоор зэрэг энэ ургамлыг чинь бит гэж нэрлэдэг. Тэр их хүүтэн одоо 40 хэмээн хүүтэрч 40 хэм одоо халддаг тийм эрсдэс уур амьсгалтай газар одоо ургадаг болохоор зэрэг би одоо сайн мэддэг. Өвлийн тэр их хүүтэн одоо удирлыг энэ одоо царгасгүйгээр төсөөллийн арга байхгүй энийг идэж мал яг одоо онд ордог манай тийшээ. Тэгээд би одоо энэ Төв аймгийн цээл суманд газар тариалан малаж хуу хослуулж одоо ажиллаж амьдардаг. Тэгээ одоо миний одоо өөрийн биеэр яасан юм бол одоо энэ царгас яг одоо би малдаа өгч одоо намрын одоо торонхоо адуу би хүнээс авч туурын адуу. Тэгээ үйлжингээ тийжгээд тэгээ хавар нь одоо таргалцаа адуу эргээд тэр туурч надаас худалсан үнээрээ усч авч үзсэн юм түүх байгаа. Ингэж одоо би өөрөө бас хэрэгцээний юг тариалдаг энийг. Тий. Үнэхээр бол тарга твээр. Одоо тарга твээр ялангуяа одоо ерөнхийдөө манай малч чинь ихэнх нэг байгалийн гамшиг зуд турхны үед бол ихэнх малаа тавиад уучдаг хүмүүс. Яг энэ тослог ургамал юм. Тий. Үнэхээр маш их чанар нь бол таргас бол одоо энэ доктор сая ярьлаа шүү дээ. Ер нь тэгээд Монгол орн чинь ерөөсөө зэрлэг царгасны орн л доо хаа яг одоо эдний тэр Тариалан сум гэж байна. Тэр аяараа зэрлэг царгас одоо ингээд 5 сард царгас сурах. Хээрээ өвс дөрвөн бодол өвсний өвстөө нэг бодол одоо царгасны юу тэнцдэг гэж ярьдаг энийг. Тэгэхээр ямар их хөгжил шимт чанартай маш их хөгжил шимтэй ийм ургамал. Энэ би бас хойд Америкаар нэлээд явж ирсэн. Айдахо мууж Монтана энэ. Энэ Америкуудын нөгөө бүдүүн өхөр нөгөө өдөрт 10 литр 20 литр суудаг. Хурж ерөөсөө үндсэн тэжээл нь царгаслаа байт юм. Японд нэг удаа очоод царгасны чанарын тухай бас сонин юм олж харсан. Японы фермер гэдээ ярьж байгаа нэг жижиг хашаанд нэг 10-аад өхөр тэжээсэн. Сүү сайн авдаг байсан. Та юугаар тэжээдэг? Царгасаар тэжээдэг. Хаанаас авдгийг? Америкаас ус онгоцоор би царгасныхаа усыг ачиж авдаг. Тэгээ нодны арай хямдаа нь бодоод хятадаас царгас авчихсан чинь энэ үнэнээ сүү бүр алгуулчихна. Одоо ерөөсө болоод гаргаа шатааж ийн. Гаргаж хайж ийн. Дахиад үнтэй ч гэсэн нөгөө Америк усэл авахаас шүү. Тэгээд яагаад би энийг яхад бид царгас гэдэг нэг сансраас нэг чихтэй хэм олж ирчихэл тэнийг ингэх гээд байгаа юм биш. Эн чинь Монголд байдаг бэлчээрийн ургамал. А нөгөө талаас 80-аад онд тэр энэ эдний Тариалан суманд юуны тэжээлийн аж ахуй гэж байсан. Архирагийн тэжээлийн аж ахуй гэдэгт бүр одоо мянгаач байгаа газарт усалтын системэнд тариад бүр ийм одоо бие далд ормоор царгас ургаж байсныг одоо энэ Бац доктор бүгд мэдж байгаа. Эн чинь ерөөсөө Монголд бол бас баяж байсан зэрлэгээрээч байгаа, таримлаараач байгаа. За одоо тэгээд манай чи өчнөө олон сүүний фермнүүд байна. Тэнд царгас байна байхгүй. Яагаад ийм Монгол ургамал одоо хаас агуу сая хэлж та Монголд байдаг элбэг гэж тэгсэн мөртлөө яагаад энийг хүмүүс мэдэхгүй байгаа юм болоо? Энэ чинь бас нэг шалтгаан юм шиг байлээ. Манайхан одоо Бацхуул өөрөө сайн мэдж байгаа. Энэ яг царгас гэдэг яг ингээд ийм ашигтай ургамал байдгингүүт нэг хятадаас баган царгас оруулж ирсэн юм шиг байна. Тэгээ нэг хятадаас оруулж ирсэн царгас нь чинь тухайн жилдээ нэг хүндэр ургаддаг шүү дээ. 2 дахь жилээс мас өгдөг. Тухайн жилдээ жаахан ургаад өвөл нь бүгд өргөлдсөн. Тэгэхээр энэ ёстой бүтэхгүй тармил юм байна гэдэг ойлгоцсон. Өөрийнхөө юмыг тоо. Тийм. Тэгээд ерөөсөө алдаа нэг юм. Энэ 500 га газар тарьчихад миний үрийг борлуулж өгөөч гэгээд гуйгаад байхад тэгээ ерөөсөө тоохгүй хятадаас аваад их амар гэдэг одоо ингэ сууж идэг. Энэ ч байхгүй. Сайн нус өдрөөс тодорхой байж. Энэ
Жиртэн жугаан тарьж байгаа өрөөлөөс манай тэр эх орны хэлдэж штэ. Тэр манай дунгад орж байгаа тэр шар заргас гэж одоо медикага палката гэж манай Монгол орны тэр гол хангаад зөндөө таргасан юм л да. Тэрийг Оросын нэг сорт дээр илүүж ялаад хайсан гэж манай нэг хүн одоо гаргаж авсан бургалтаа гэж манай эх орны сорт байна. Одоо төрийн хүмүүсүүд ярьж байна профессор доктор хэлээ. Энэ яг царгас ингээ алдаа манай гадны дотны төсөлгөд төрөөд мач царгас тари мачтын бэлэг тари гэсэн асуудыг явж байгаа. Тэгээ хөдөөжийн тендер зарладаг. Хамгийн хямдхан одоо ийм царгасны үрийг үнийн саналаа гэдэг асуудаг. Тэр нь одоо хятадтай шүү дээ. 12-аас 80 он хүртэл килограмм нэмтэй царгас байна заа. Тэрний ядуу зэрэг би одоо муу ганж юмснэр эрчимтэй зүгээр сорт. Тэгсэн мөртлөө нэг юм ажил нэг нас сурганд өөр. Энэ хавар дараад намар өргөцөн ураач гэж шүү дээ. Тэр одоо ер нь хаана гараад байсан. Энэ бол олон наст учраас Монгол орны 40-50 градусын хүйтнийг тэцвэрж өөлжээд дараа нь одоо нэг нахаас нэг үндэсний юунаас ургаж явах хэрэгтэй байхгүй дээ. Гэтэл гадаадын халуун дулаан ороос нь Европын одоо ингээд жишээлбэл энэ уртаалын одоо хятадын халуун орны сортууд Монголд оронд ирээд өвждөг байхгүй дээ. 100% өгч байна. Мачтын сортын ард үс би мачтаа дандаа хэлдэг юм. Ирээсээ хаанхын сортууд одоо ширтэн жугаанд өржүүлж байгаа сортууд миний харьцаараа өржүүлжсэн дээр улсын нөөц дээрээ тэр нөөцөөс авч одоо 2000 онд тариалсан юм их судтай юм байна. Тэгээд арив жил явж ширтэн жугаанд би баярлж явдаг нэрээ. Энэ царгасыг бас сэлгээнд оруулах хэрэгтэй юм шиг. Одоо бол яг цаг нь болчихсон. Ингээл өр тариал 2 жил тариал нэг урагшлал өр тариа гэдэг юм ч одоо хөрсний үржижсэн сорогдоод дуусна. Манай газар тариал улаан буудаа одоо 40-50 жил тариад мон культур болоод одоо хөрсний үржил шим ерөөсөө муудаад ингээд ганц улаан буудаатай. Тэгэхээр энийг чи сэлгээнд аль ч улс орон шинжлэх ухааны үндэстэй ээлжлэн тариалах системгээд улаан буудаа дараа нь 2-3 талбайд одоо олон настай өвс босод ингээд. Тэгэхээр энэ царгас бол сэлгээний үржил шим сайжруулдаг. Хөрсний үржил шимийг сайжруулдаг утгаараа энэ чи их олон талын одоо бурханлаг ургамал байна шүү дээ. Ерөөсөө одоо хөрсний үржил шим сайжруулна. За тэгээд бэлчээр сайжруулалт одоо тэгэл энэ за тэгээд бидний хамгийн гол одоо нөгөө ойлж буудах гэдэг малын тэжээл нөгөө энэ нөгөө уурхайн нөхөн сэргэл одоо улаан буудаа биш энэ ч одоо тэгээд энэ царгасыг тарьсны дараагаар улаан буудаа ургац яаж дээшлэх талаар нь жиртэн жугаа бас бид нар тайлбарлах байхаа гэж. За царгас их сайхан зүйл яригдлаа би баярлалаа. Хөдөөжхөд амьдрал дээр байдаг алуун одоо тогоонд байдаг хүний хувьд бол иймэрхүү ярианд ихээхэн олзурхдаг. Тэгэхээр одоо Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэл унаад тэгээ одоо сэргсэн 2007 оноос. Тэгээ одоо 4-5 жил болчлоо. Одоо тэр яасан гэхэд тэрээд унаад атарших хоорондоо бол нэг көсч баахан сэргсэн. Юу өөрөө жаахан тэнхэрсэлтэй. Тэгээ тэр нь одоо тариад нөгөө шимгч бүх ургамлууд шимгч учраас шимгчээ тариад гэсэн чинь бас дараац одоо доктор ганц хэлж байгаа санаа зовж байгаа зүйл нь тэр. Тэгтэл энэ асуудлыг одоо яг цаг мөчсөн үед нь бол энийг одоо таримдын сэлгээнд оруулах тухай асуудал ярьж байгаад би их олзуурч байна. Ингээд үнэхээр одоо өнөө жил бол танаа институт болоод энэ докторууд эрдэмтдүүдтэй хамтарч хэлэхэд бол газар дээр нь очиод үзээч. Би одоо түрүүчийн царгас тариалаад 12 жил болсон талбай одоо 13 дахь жилээ болгож байгаад нь одоо энэ хавраас эхлээд би түрүүчийн оруулна 500 га газараас ямар ч байсан одоо эхний ээлжинд 2-300 гааг нь бус терминал руу оруулна. Одоо асар их ургац авах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол та бүгд бас хавар очиход одоо аль нь царгастай байсан. Өнөөдөр тэр талбайд одоо очоод тарьсан чинь 100 очоод дахиад одоо сурвалжлаг хийлээ. Очиход юу болж өгнө өгч. Хажууд өөр сэлгээгүй байсан талбайнууд юу болж өг. Ингээд эргэцүүлж хүмүүст одоо мэдрүүлж ойлгуулж ингэмээр байна. Энийг асуудлыг би одоо үнэхээр ихтгэлтэйгээр хэлж байна. Асар их үр дүн. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол одоо профессор доктор та мэдж байгаа шүү дээ. Мэргэжлийн хүмүүс бол энэ ургамлыг бас хөрсний доктор гэж хэлдэг гэж би бас сонссон юм байна. Ер нь сэтгүүлч миний хувьд ч гэсэн уучлаарай бас яг царгасын тухай би өнөөдөр та бүхнээс л одоо сонсож үнэхээр энэ сонссныгаа ганц сэтгүүлч миний бие биш манай ногоон хөгжлийн нэвтрүүлгийн байнгын үзэгчид бас энэ талаар тодорхой мэдээллийг авах хэрэгтэй гэдэг утгаар зориуд энэ эрдэмтдтэй уулзах цагаа энэ царгасын тухай энэ үнцэнтэй ашигтай ургамлаар хийж байгаа юм л. Тэгэхээр Монгол нутгийн маань 80-90 гаруй орчим хувь нь өнөөдөр цөлжилтөнд өртөж байна. Малын тоо толгой хитрхи одоо өснөөс үүдэлтэйгээр бэлчээрийн талхаглал өнөөдөр ямар байгаа вэ гэдэг. Өнөөдөр энэ бол Монгол улс орны хөгжилд бол ихээхэн одоо том хүнд сорилт болж байгаа шүү дээ. Яг энэ үед одоо би бас энэ царгасын тухай ийм сайхан яриа өрнүүлж байгаад бол сэтгүүлчийн хувьд бас их олзуурч байна. Тэгэхээр бас яг энэ хөрсний доктор хүний хувьд бас энэ тал дээр бас нэмж бас та юу хэлж өгч чадах вэ? Түрүүн манай нөхдүүд ярьлаа нэг га талбайд царгас 50-аас 200 кг хүртэл.
агууламжаараа нэмэгдэнэ. Жохом яг тэр заргасны булцуунд нэг тийм үндсэн булцууны бактери гэж юм суудгийг. Тэр булцууны бактери нагарын байгаа азотыг шингээж өөртөө чадчихад яг хөрсөнд хүлэмжтэй ургамал ашиглах хэмжээнд нь оруулж өгдөг юм онцлогтой юм байна. Тэгэхээр энэ ургамал чинь үндсэндээ тэр бактерийг үржүүлээд бактери нагараас азотыг аваад ургамлаад хийжээгээд хөрсөө баяжуулаад явчихдаг. Энэ их онцлогтой. Хоёрдугаарт нь саргас маш их үндс нь маш гүн суун. 95 м дунджаар, ер нь цаашлуул 10 м хүрэн шүү 10 м гарна. Тэгэхээр эхний жил ганц 2 жил нэг усны одоо ус бороод жил багтаа жил бас магадгүй зарим хүмүүсийн ч ургас муутай байж болох талтай юм гэж харж магадгүй. Ялангуяа услагаатай талбай байгаад эхний 2 3 жилд нь услаад өгчих юм бол дараа нь тэгээд тэр үндсэн доошоо суудсан ургамал чинь үндснээсээ усаа аваад явчихна. За тэгэхээр би эхлээд хөрсийг баяжуулдаг юм байна. Хоёрдугаарт нь усаа гүнээсээ аваад үндсний хөгжил маш сайтай байдаг юм байна. Гуравдугаарт нь хамгийн гол хөрсний нэг чин чанар байдаг юм байна. Салхинд амархан хийсээ дэлгдээд эвдрээ алгуулждаг. Ялангуяа манай өрнөжилж байгаа талбаанууд бол ер нь ихээхэн салхинд хийсэндээ хаврын салхинд. Одоо бид нар чинь өрн шиг л хамгийн сайжруулах шиг үздэг шүү дээ. Энд чинь үндснээ цаад утгаараа бол хөрсний үржил чимийг шатаадаг технологи юм байна. Хөрсөн дээр ямар ч ургамалгүй хаглаад ингээд наранд ил хайчгаа зэрэгсэн салхинд хийсээд нөгөө тэр дотроос ялзамг задраад ингээд үржил чимээс муучдаг. Яг энэ сэлгээнд одоо унгод орж байгаа ярьдаг шиг энэ таримлыг оруулаад нэг 5-7 жил тариад дахиад эргүүлээд хаглаад үр тариа тарихт бол яг хуучин үр тариа тарьж байсан талбайгаас тагаагаас 10 цм авчихсан бол би бол баталгаатай гэл 20 30-ыг авна. Энэ бол ерөөсөө энэ бүхэнд. Тийм учраас энэ чинь ерөөсөө игэл жирийн ургамал гэдэгтэй яваад энэ мэрэгжлийн ус бол бас санаа нэг. Сая гунгад орж байгаа хэлж бурхандлаг гэдэг үг онцгой сонсогдлоо миний хувьд. Тийм. Энэ ерөөсөө нэг игэл таримл биш байхаа. Энийг бол ерөөсөө Америк даяараа тарьж ийн гэж би түрүүн хэлсэн. Ер нь Израилийн тэр мундаг үсүүтэй өнөө чинь бүгдээрээ л царгасаар ингээл дондоотлоо яаж юм. Ерөөсөө царгасны. Царгас гэдэг чинь маш ер нь бид нар ачаал бүгдийн бол байдаг шүү дээ. Одоо бид харахад чинь өмнө ч одоо зүгээр л нэг тийм их шаргалтсан тал дээр дандаа царгас. Тэгээд нэг гол юм би бас энэ дээр мартаагүй дээр хэлчихин. Энэ зөгийн бал цоглуулдаг гол ургамал. Одоо энэ ширчин жугааг бол яг мэдчих. Тэгэл царгасны талбар дээр очихоор зөгийн үнэртэй, зөгийн бал үнэртэй. Тэгэхээр эн чинь малаа дижээгээ, зөгөөгээ дижээлээ, хөрсөө дижээлээ. Инээс илүү чухал юм бид нарт юу гэх юм. Царгасны бас нэг онцлог бол тэр зөгийг гэж нөрөө балт ургамал. Хоёрдугаарт нь бол зөгээр тоос бүрддэг одоо ганц ургамал байхгүй дээ. Солиоц одоо зөгийн ингээд балын зуглуулж явахдаа дамжуулж одоо хэрвээ царгасны сэнхийг яг өөрийнх нь боломж шүү дээ. Нэг гаагаас одоо бид нэр 20 центнер одоо 2 тонн өр авах боломжтой. Тэгээ бүх цэцгийг одоо тооц бүрдэж чадах юм. Гэтэл одоо дэлхийн зүр бодит бол хамгийн дээд рекорд нэг гаагаас нэг 2 3 центнер хүсэн байдаг байхгүй дээ. Тэгээ тусгай зөгийг шимээдэг зүгээр одоо бал цуг тусгай зөгийг байж. Энэс гадна дахиад нэг нэмжлэхтэй шүү дээ. Би өөрөө зүүн хараад ажиллаж байсан. Тэр одоо давд орж гэж одоо хончин ноён уул компани өөрөө тэр хончин нурууг тэнд удан жил дараа тарьсаар нэг хөрсний ирээсээ бүтц байхгүй болоод улуу нийслүүлчих. Бараг шарилж урахгүй байсан ийм газарт өөрөө давд орж 200 гад бид нар царгас тарьсан байна. Одоо дорж гавьяат хийж байгаа нэг өгд байж. Тэгээд 5 жил болоод тэр хөрсийг хаглах чирээсээ эргээд бараг харшаа хөрс. Би хэлсэн шүү дээ үржил чимэн 5 жил болоход бараг нэг дахин шахав. 50-аас бараг нэг дахин нэмэгддэг. Тэгээд дараа давд орж тэнд улаан буудаа тариад сая хөрсөн доктор бол 20 центнер авсан байхгүй. Бүр гайхчихсан. Яг энэ мэтлэнгээр одоо энэ идэвхгүй өрийн улаан буудаг нэг том талбай манад хангалттай шүү дээ. Энийг 5 гатын юм сэлгэн дөрвөлээд тэгээд саргасаа дээрээс гарч өвсөө хажиж аваад малын хорголж уургдчихэл та нар бодолд одоо Америкаас Япон солонгосууд бол ерөөс өөрөө газар талбай байхгүй. Тэгээд яадаг гадаадаас Америкаас шууд нэг пакетлжсэн уургт хорголж тэжэл одоо саргасаа гэсэн тэжэлийг авчих шүү дээ. Гэтэл солонгосууд тэр манахаас одоо ширтэн жавд гэлжсэн. Заргасны пресс яг заргасны өвсөө авъя. Нэг бодлоос 10,000 хүрчээд шавдаг. Их мэтлэнгээрээс газар боломж их бай. Тэгээ энэ дээр зүгээр болох тооцоо би нэг ганцхан тооцоо хэлчих гэж бодож байна гэхэд манай малчд бидний хэлж явдаг юм дээр царгас тарих нэг төвөгтэй бас биш. Ерөөс гад 10 кг орвол. Нэг гад ш 10 кг. Тий 10 кг гэдэг чинь одоо царгас одоо юм жижиг гөртэй 1000 ширхэг өрн 1.5-аас 2 г. 1.5 ш. Зүгээр энийг тараад байрлах жоохон төвөгтэй юм бол би. Гэхдээ яадаг гэвэл нэг гад нэг зөвхөн царгасаар нэгтээ нэг за нэг өрийн норм нэг одоо уул 4-5 жилийн өмнө царгасны өрн нэг 4-5 мянган төгрөг байлаа ш 1 кг. Одоо 15 20 мянга болсон. Зах зээл эрэлт жоохон ихсэж байгаа. Одоо ингэс юм тарий гэдэг бол олдос мод одоо өрөөлдөрж байгаа зэрэг одоо ганц эндээс гэж шүү дээ. Бид нар хийж багсах юм байна л да. Тэгээд ингээд ихсээр за гад 15 гэхэд 150 мянган төгрөг. 10 гад болох зэрэг нэг сая 500 мянган төгрөг. За ингэ хашаа хийх ёстой. Энэ нийт нэг бас нэг орон нутгийн боломжоор ер нь хамгаалт байхгүй заргасны өвс мал бол тэгээд ерөөсөө
хаанаас шууд дайр шийдэ бараг бэлчээр л явахгүй тэр л дайрдаг юм шиттэй урмал ингээ хамгаалалтын хашаа гэх нэг сая төгрөг 10 гад ш 1 гад 100 гад мөн. За дараа нь явах зэрэг би нэг тарихтод ингэж байгаа. Тусгай техникийн баг байж байгаа. Энэ бол нэг зур түрээсээр одоо ажилтдаг ус болсон ш. Хаглаад боловсруулаад өрлөөд өгчдөг. Ингээд бол 1 гад алга 100 мянган төгрөг. Ингээд нэг сая 150 одоо болсон ба. Ингээд сая ингээд ерөөсөө нэг гад талбад царах тарихт нийтдээ нэг 400 мянган төгрөг 10 гад тарих зэрэг 4 сая. Тийм ээ. Найдвартай байхын тулд нэг худаг гаргаж бодож байгаа. Малчны бүлгүүд одоо молон болно ш. Бараг нэг худаг нь 10 гад талбаг услах боломжтой. Өндөр. Ингээд дундчээр нь 50 м-аас гарч байгаа л да. Одоо 1 м нэг 100 мянган төгрөгөөр л одоо өрөвч ш. Ингээд тэр нэг 5 сая. Нэг 9 сая төгрөг зараад нэг 10 гад талбаг хашаажуулаад саргацаа тариад авчих гэж байгаа байхгүй дээ. Энэгээр зүгээр энгийн тооцоо 2 дахь жилээс нь эхлээд зүгээр нэг 4 гад тонн гэдэг бол бага. Энэ үед жилд 2-3 доор хуцааж услах юм бол инх бол 10 тонн хүрэн зөө 12 тонн. Хоёрсан фермийн аж ахуйнууч одоо энэ саяын Бацгийн хэлдгийг бол одоо хийж болно шүү дээ. Нэг 100 худаг гаргачихвал тэндээ нэг 5 гаагаад нөө одоо 10 гаач ба одоо буур чадахгүй бол 2 гаач тавьдаг одоо. Тэгэл үнээгээ идүүлээд. Энэс үүдээд их ч. За ингээд 2 дахь жилээс их хамгийн бага. Би 10 тонн авдаг 10 боли 4 тонн явсан. Нэг гаагаас. Тэгээ ингээд 10-аас 40 тонн. 40 тонн царгасны өвс гэдэг нь шүү дээ. Би түрүү ярьжсэн. Хадлагын 3 кг өвстэй. Ингээд 120 тонн өвс гэдэг нь шүү дээ. Монгол мал бэлчээрээс зүүнний үйлрэлд 1.5 кг өвс идэх юм байна хоёроос. Тэгэхдээ яадаг хэсрэг тэр 40 тонн өвсөөрөө одоо би ингээд тооцоо хийсэн 450 бог хонь юм аа шүү дээ. 50 бод. Одоо манай монголч нэг 160 мянган одоо малч өрх байгаа шүү дээ. Эний нэг 60 70 хоёр зөвөрлөлт болгоо малтай байхгүй дээ. Сая 450 бог 50 бодтай нэлен чинээл гайгүй айлын юм. Энэ айлын яг хэсрэг 12 сарын 1-ээс дараа оны одоо 5 сарын 1 хүртэл бүтэн 150 хоног. Бүтэн 5 сар бог болгондоо нэг 400 г. 400 г царгаснаас 3-4-12-г бараг нөгөө бэлчээрээс үнийддэг ус хэмжээ болж байгаа шүү дээ. А ингээ бод болгондоо 1.7 кг хүртэл 40 тонн өвсөг өдөр болгон шүү. Ингээд яг одоо тэр 2 м засвар 1 м зудны тухайн асуудал ерөөс байхгүй дээ. Сайн эрчимжүүлээ гаагаас авах хугацаа эрчимжүүлээд 1-2 гаатай ирсэн бол 200-300 тонн малтай айл ерөөсөө юун дээр гад зудны одоо манай малчны инфлюенс залах байгаа. Би түрүү ярьжсэн. Бэлэнчилдэг одоо хадлан дэжэвэл ерөөсөө манай Монгол газар хангалттай шүү дээ. Төвжинхэн дээр ганцхан хашаад ганц судаг гараад ерөнхий малныхын төлөв хөрөнгө зарах хэрэгтэй шүү дээ. Манай малчид. Баярлалаа. Хонгод орж бод бас санах гэдэг. Ер нь бол та бол бас сайд байсан энэ салбарын бас энэ талаар зөндөл бас өөрийн жүгч чадлаараа бас энийг бас нэвтрүүлчихийн төлөө бас өдөг хүртэл явсан л байлгүй дээ. Ер нь маш олон бэлчээрийг сайжруулах, одоо бэлчээрийн менежментийг сайжруулах тий, бэлчээрийн талхагдлыг одоо бас бууруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүд их явдаг. Ер нь энэ тухай ердөө энэ тал дээр одоо би хэллээ түрүү хөрөсөнд ярьж байсан. Одоо түн бумн төсөл байна. Азийн банк, Дэлхийн банк гэх тэгэл бүгдийг үзэхээр дотор нь бэлчээр сайжруулах гээд байж. Тэгээ бэлчээр яаж сайжруулж байна? Тэн дотор заргас мэтийн олон насны юм байна уу? Энэ ерөөсөө байхгүй. Одоо ингээд зүгээр би нэг зүйлийг хэлье. Бити одоо эмзэглээсэ гэж бодож байна. Бид зүгээр одоо ер нь бид чинь одоо ингээд би бол энэ чинь бас нэг бодлогын төвшөнд явахгүй бол болохгүй. Бидний өнөөдөр царгас гээл нэг хэдийн суучхал өнөөдөр зүгээр донгодож гарлаа энэ юмрын болчихвоо гэх. Одоо тэгтлээ бид мартсан байна юмаа. Тэгээ мартсан имийг эргээд нэг сэргээхээр шинэ юм болдог гэж ярьдаг үү. Бараг л тийм болох гэдэг. Царгас гэдэг чинь 80-аад онд бол бас чиг би тэр аж ахуйд одоо тариалж байсан гэж ярьлаа. Бэлчээр дэжилийн хүрээлэн гээд бүр хүрээлэн байхад энэ тэндгүй туршиж хийж байсан, явж байсан ажил л да. Тэгэл одоо ингээд байхгүй болоод одоо мартчихад хажуудаа бид чинь юмаа одоо хардггүй. Дэрэгдээ хамар дор байгаа юм хардггүй дээгүрэн дүнгэнээд одоо тэгээд энд 12 жил тальчихад бүр үйлдвэрлэлийн хэмжээнд очиход байгаа юмыг харахгүй тэр хятад руу явж таарахгүй юм авсраад тэгэхээр зэрэг энэ ч бас төр засгийн төвшөнд ялангуяа мэрэгжлийн манай хөдөө аж ахуйн яам энэ малын тэжээл гэдэг асуудал дээр анхаарах юм бол царгас гэдэг энэ юм бол аяндаа одоо өөрөө орж ирнэ. Тэгээд бас нэг өөрийнхөө юмыг тоож харж үзэж одоо ингэж одоо өнөөдөр бол ингээд энэ ширчин живийн объект бол одоо эн чинь том юу вэ шүү дээ. Одоо бид эн чинь үнэхээр бэлэн юм одоо байж хахад яах гэж хятадаас таарахгүй нэг юм авсраад одоо тэгэл энд нэг оронцголж үйдэг. Нэр хүндийн унгаж байгаа. Тэгээ Монголд байгаа юм одоо өөрийнхөө юмыг тоохгүй юм уу хайхгүй. Тэгээ энэ нөхөр одоо үйлээ үзээд аргаа бараад надад утсдгийг. Сайдаа одоо яг би сайд нь байсан юм болохоор тэгээ би одоо яах вэ? Би ямар одоогийн сайд биш. Тэгэл аргаваараа харин пөрөвсөрөн хөрхи одоо энэ байгаль хамгаалахсан эднийх одоо их нааштай хандаж эд одоо бас нэг цаашдаа дэмжих бах төрийн одоо байгууллага. Тэгвэл би бол төр засаг ялангуяа яамд хандаж энийг одоо анхааралд аваач.
Одоо өнөөдөр газар тариалан ингээл дархны хүрээлэн энтерт сэлгээгээл яриа л байгаа. Одоо юугаа сэлгээнд нь оруулах гэж байгаагаа бас сайн тогтсон юм уу? За тэгэл тэр одоо нөхөн сэргээлт гээл яриа л байна. Юугаа нөхөн сэргээхэд ямар сайн дулаан буудаа ярьж байгаа юм да одоо энэ чаа. Одоо тэгэл одоо энэ мэч бэлчээрийн одоо тэр олон төсөл явж байна. Гэхдээ яагаад эдний үрээс аваачаад тэгээд одоо манай нөхцөл таардсан юм чинь тарж болдгоо. Энэ нөхцөл турших шаардлагагүй юм биш үү? Билээх юм байж байгаа. Ямар ч үгүй юм аваачаад одоо тарж болдгоо. Тэгэл айгүй бол Америкаас Хятадаас хаанаас юм нэг хэдийн юм авчрал тэнд цацаал тэгэл тэрийн таарддаг болд. Гэтэл хажууд нь бэлий юм байж байдаг. Одоо ийм л болчиход байгаа. Тэгэхээр энийг ч бас яам мэрэгжлийн одоо төр засгийн төвшөнд бас одоо хөтөлбөр програм болгох хэрэгжүүлэх одоо ажил бол бас хэрэгтэй байхаа. Энийг бол одоо продюсерын захирал энэ төр цааш нь бас яах байлгүй. Зүгээр би бол одоо яам руугаа жоохон хандаад би бас яам руугаа жоохон хэлэх гээд байдгийн. Одоо энийг бол бас л хэлэхээс өөр арга одоо байхгүй одоо бодвол сонсч байгаа байлгүй. За баярлалаа. Ширчин цагаа ер нь бас манай нэвтрүүлгийг үзэж сууж байгаа хүмүүс бас саргасыг тариад одоо үнэхээр өнөөдрийн бидний нэвтрүүлгийг үзээд магадгүй бас энэ талаар сонирхож байгаа хүмүүсийн тоо их болох олон болох байх гэж бодож байна. Яг үр сортын хувьд ямар байдгийг чанарт мэдээж яаж сонголтоо хүмүүс хийх вэ? Яг тариадахад үнэхээр зайлшгүй анхаарах ёстой зүйл юу вэ? Тэгээд ерөөсөө одоо царгасыг тариалахад одоо тийм 1-2 см даадаг ургахад бас хэцүү энтер гэдэг асуудал бас нэг тийм урсгал яриа байдаг. Энэ бас цагтаа хүргэл тийм биш. Хуруугтуулаад технологийн дагуу тарьж чадах юм бол царгас ургана. Царгасыг би ямар сайнда нэг хөрөг ахында царгас тарьна гэхээр өрөг өлчихгүй. За ингэ тэрээр нэг захаа өчөд явсан. Тэгс нөгөөдөл яасан гэсэн чи оцоороос тарьсаа гэсэн. Тэгээд 100 очоод экстра золох гээд очоод яс чи царгасаа тарьсан үгс тарьсан. Ургасан үгс ургааг. Тэгс нөгөөх нь ургацсан. Тандгүй. Нөгөө тариа шиг л одоо нэг нас шиг л одоо өндөр ургаад сайхан болох юм бодоод байдаг. Тэгтэл нөгөөх маань ийм. Тэгээ ганцхан энтэй би юу сануулж ярих гэж байна гэхээр царгас гэдэг ургамал бол өөрөөсөө гайхамшигтай ургах чадвартай ургамал. Тийм учраас энэ бол ургана. Гагцгүй нэг настай 2 настай байхад нь малаас хамгаалахгүй бол гойд өнөртэй амттай. Зуны дэлгэр сайхан цагт сайхан ногоо ургасан одоо стадыг байгаль юу хуруулсан тэгшэрсэн ийм нөхцөлд бол тэр байгалийн ургамал дээр чинь идэхгүй шогшчирээд нөгөөх чинь царгасны талбайд ороод иддэг штэ. Тэгэхээр энэ бол малаас амтнаас юунаас хамгаалж чадах юм бол бид нар бол өстой түрүүчийн Бацаг доктор энэ Гонгодор сайдын ярьсан тэр юу бол биднэрт аанда одоо өстой чөлөөтэй сайхан мэдрэгдэж өөрснөө тэрний амт шимтгийг үзэж асар их бахархах болно. Зүгээр миний дотор бодож өгдөг. Энийг болоод нэгдүгээр бол өөрхөн орд газар нөхөн сэргээлтийг зайлшгүй царгасаар хийх хэрэгтэй. А хоёрдугаар царгасыг хийхдээ, царгастаа хийхдээ тэн чи ус байж ажил тэр царгасыг ургуулна шүү дээ. Тэр чи одоо тийм нөхцөлд бол цацрагнтай цуг хамтдаар ялах хэрэгтэй. Цацрагн ургаад мод салхины гадаад орчинд бол нөлөө юу хамгаалахад байна. Царгас нь нөгөөнийхөө нөлөөний доор бол тэр наран дэх дуртай. Нарлаг сайхан тавтаа сайхан ургана. А царгас нь өөрөө тэр хөрсөнд нь азотоор баяжуулаад нөгөө цацрагнаа ургах нөхцөлийг онцгой өнгөж. Тэг чи ястай хөхөр хүнэн жимсээ аминд бийнэ. Тэндээс одоо авдаг. Уурхаа орд газар хоосон авдар болоод хоцорсон болоод тэрнийг тэгсэн байхад тэрний ашгийг хүртсэн хүмүүс, мэрэгжилтнүүд, байгууллага компаниуд яг хөхөр тийм нөхцөлийг бүрдүүлж ингэж одоо экологийн нөхөн сэргээлтийг хийж чадсах юм бол тэнд нэг мод тарьсан хүн нэг насны буян, 2 мод тарьсан хүн 2 насны буян гэдэг шиг тэрнээс илүү буян, тэрнээс илүү үйлчлэн нүглээ одоо номын чилж байгаа ийм сайхан гой одоо юм байгаа ирээдүй одоо ер нь за энийг бол ер нь одоо манай компани бол мэрэгжлийн байгууллага энийг би тодорхой газар үзүүлнэ. Бүр одоо жишээлбэл манад уурхаан нөхөн сэргээлтээр биологийн нөхөн сэргээлтээр бол Монполимит компани сайхан гэдэг ингэж яриад хэдэн юм хийж байгаа. Тэндэр чи тэгээд сайхан улсын нөхцөлийн услах нөхцөлийн бүрдүүлээ хийж байгаа юм бол улаас тариад яах юм бэ? Тэнд цацрагн дэрх хэрэгтэй шүү дээ. Тэнд нь сүүлд малчин нийдэг, шувуу нийдэг. Тэгээд тэр байгаль өөрөө тэр яараа гой жимс байг. Тэр сайхан зөгийн бол өндөрцөн шар цэцэгтэй царгас нь байг. Тэнд очсон хүн болгон бол тэр байгалаасаа бол таашаал хүртсэн ийм сайхан юмыг л одоо бий болгох хэрэгтэй. Тэр говийн маань хөрсөд нийлээд их хэврэг ядуу
үржил шимуутай болчихсон байгаа хүн болгоо мэдж байгаа. Тэгэхээр энэ ургамлыг бас говийн нөхцөлд бас тарж ургуулахад болох нэ Бацэг доктор. Болно шүү дээ. Ингээд бид тэгээс нэг сорд гэдэг чинь их хүсэлтэй бол одоо ингээд бүр гэрчүүч мандар бол бүр гэрээ амтан биш болчихсон байхгүй дээ. Хааш тарьсан урд нөхцөл өрдөх юм бол одоо нэг урдаа сорд бол ус байх хэвээр хөрс ирээсээ болохгүй. Худаг усны одоо говьч одоо нэг булгийн шанд юм бол худгийн дэрэгд нэг төрийн худаг гарах тухай ярьлаа ш. Ингээд нэг худаг ундагтай худаг бол 10 га дарах боломжтой бүрэн боломжтой. Тэгээ төрийн одоо энэ ширчин жоо ярьлаа. Одоо Монгол орнд засгийн газрын чацрын хөтөлбөр гэж 12-нд батлагдсан шүү дээ. Одоо шаттай явж байгаа. Тэгээ төрийн ярил одоо чацрагнаар бол ер нь бүх улсуудыг амьсгалж байна. Одоо энэ жимс одоо нэг модноос нэг баг ямаад ээжсэнээр нэг чацрагны модод илүү ашигладаг. Чацрагын яд өгцөрөг мөр хоорондоо 4 м. Хоёр чацрагын нэгний хооронд шүү дээ. Хоёр модны хооронд бол 2 м байдаг байхгүй дээ. Ингээ хооронд сул толгой байж байгаа. Энэ тарич шарж жиргуулж ирснээрээс дөрвөн хэлдгэр тэр нэлээд хитэн хаглаад тэнд саргасаа тарьчих юм бол нартай тэрэг усалж байгаа юм чинь нөгөө чацрагнаас чацрагч өөр бас яах вэ? Бас өөр хөрсөн дазот төрөм төлөрдөг бас тийм баг 20 м хасаа яадаг тийм ургуул шүү дээ. Царгач өөрөө тэгээд хортоо нөлөөтэй янз янз яриад тийм байхгүй ингээд тэр сул зайг ашиглаад царгас тариад ингэхэд бол мөрөн боломж байгаа байхгүй. Тэр манай яамнаас 4-5 жилийн өмнө эхэлсэн л ногоон хэрэм хөтөлбөр гэдэг Монгол жоо санаж байгаа юм. Солонгосууд ирээд бас тэр ногоон хэрэм хөтөлбөрт бид нар гар бие оролцох хэрэгтэй. Ягаад гэвэл Монголын шар шорон шуурга Солонгост хүрээд бидний хамгийн наазах нь компьютерийн одоо дангийг эвдэж аяад байна. Тийм учраас бид нар хамтдаа шар шуургыг дарж авъя. Тэгээ бид нар Солонгосын энд байгаа ногоон хэрэм хөтөлбөрийн усуудаа уулзсандаа ингээд манай Монгол та нар ингээд мод тариад жил гаагаар ингээд 10 гаагаар ахиулаа явж байна. Яг энтэй чамд модтой шин зэрэгцээ дэрэгдний юм царгас гэдэг ургамал байх юм бол наад модоо чин тэжээгээд өөрөө модоо дагаж амьдраад чигээ бариад ингээ явчих боломжтой гэсэн чинь их сонирхож илээ. Тэгэхээр говийн нөхцөлгөө түрүү яриа өсдөг чи ерөөсөө энэ дээр болохгүй юм байх. Тэр дээргүй тэд нар ч модоо усл. Тэр устаа нөхцөл бол царгас урахгүй байна гэж байхгүй. Говийн хөөс гिचнээ үржил шим муу илс мис тим ерөөсөө байхгүй. Тийм учраас ногоон хэрэм дагаал тэр царгас модны хаягаар ингээд ургаал явж илэх юм бол үрээ цацаал цаашаа зэрэг маягаар нэг бужигнал тэгэл ногоон хэрэм гэдэг бол маш чухал маш том арга хэмжээ засгийн газрын комисс гараад нэг үе их бужигнсан шүү дээ. Одоо энэ төмөр замын дагуу энэ чинь тариад л одоо ингээд тэгэл одоо тэр чинь том комисс гарцсан одоо тэр бүрэлдэхүүнд нь би ч байж л байсан. Тэгэл нэг 2 жил бежигэн жугаал тэгэл марцсан. Тэгэл өнөө сонин дээрээ соохолцсон сонин буурахад хоохолцсон гэдэг болоод тэгэл байхгүй. Өдөрт ногоон хэрэм үргэлжилсэн болвол бас говь тал ялангуяа төмөр зам дагаал ногоон болцсон байгаа. Тэгэхээр одоо энд чинь тэр царгас одоо тэгэл бусад энэ ургамлууд олноос чатаргана энэ бүх юм одоо манай нөхдөд ярьж байгаа юм чинь тэгэл амилал явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд амилуулж өгөхгүй. Тэр төмөр зам гэхээс айгуусаар төмөр зам дагаад энэ царгас ургацсны газар би сэлэнгэд харсан. Яадан хүсэж яах вэ? Төмөр замын нөгөө моос дөрөнгө усан тэр чинь татааласгаал явдаг шүү дээ. Тэр газруудаар нь тэр дэрнийг нь хажуу цацчих юм бол зүгээр өөрөө ургаад цаашаа зэрлэг маягтай бүр төрөө явчих. Ер нь өөрөө их ургах дуртай ургам. Ерөөсөө энэ чи зэрлэг зүгээр ингээд хадраал явчихна гахаа шиг. Тэгээд энэ олон нас учраас энэ зүгээр ус үтгэхт бол одоо нэг бүр санаа гаргаад сэтгэл гаргаад одоо хэллээ шүү дээ технологийн дор нэг зөв тариад авчихсан байлаа шүү дээ. Царгаснаа тэр чинь олон настай юм чинь. Хэрэв нэг балдаа гаргаж жоохон одоо бараах юм уу хоосон цаа гарах юм шарилж ургана шүү дээ. Эхний жилд л хамгийн гоё зөв тариад нэг ургуул авсан. Дараа жилээс ургац их байгаа авах тухай ярины үгээс биш тэр ургахгүй тухай асуудал ясаа байхгүй байгаа гэдэг. Ийм анхны жилийн дарилтанд л одоо манай ус. Энэ даваа самбуу фермер төрөн бас сони юм яриад ингээд яг мал тэжээгээд ингээд үнэхээр энэ царгас бол байгалийн үснээс өөр юм байна лээ. Энийг би өөр дээрээ анзаарсан. Ингээд сүүлийн үед энэ залуучууд бас энэ бас зарим нь хотын дэргэд нэг жижиг нэг 10 үнэтэй 20 үнэтэй нэг фермертэй болох гэсэн. Тэрнийгээ тэр сүүгээ яаж тасдахгүй авч явах уу гэдэг. Яг энэ дээр чинь л одоо Бацэг доктор түрүүн ярьсан нэг 12 га 4 га ерөөсөө дэрэгдээ малын хажуу 5 га нэг худагтаа ингээд явах тэр өвөл өхрийн сүүний гарц буурахгүй. Тэр ерөөсөө явахад замын загууч одоо энэ парцан эдний фермер гэд нэрлээ. Тийм фермер гэдэг. Тэгээд тэжээл нь хааваа нөхөр л байхгүй. Өнөөний сүү хилэн дээр байдаг гэдэг чи хааваа. Яагаад нэг худаг гаргаад нэг 5-10 га газар тэгээд царгас тариад тэгээ үнээндээ өгөөд нөгөө хотод өгдөг сүүгээ их болгож болохгүй байх. Тэгээ одоо ч ингээ байгалийн хадлангаар цаашаа явахгүй ойлгомжтой болчихсон. Ерөөсө хадаад бүгдийг бүр мохорлоод юучгүй дуусгав. Тэрээр үуч ерөөсө байгалийн хадлан дандаа манах. Энэ зам бол одоо хаагдсан. Ерөөсө ингээ дууссан бүх юм. Бидний хийсэн судалгаа байдаг шүү дээ. Бид нөөстэй ингээ сүүний гарч яаж нөлөөлж яана вэ? Гадны төсөл байсан дээ дэлхийн зүүн их унаас гасан. Тэгээ тэр яасан гэхээр ерөөсө нэг сард төрсөн. Адилхан нэг сарта 80 литр суу гардаг тийм хоёр байна.
өдөр болгон нэгэнд нь хадлагын өвсөөгөөд нэг нь 2 кг заргасны өвсөөгөөд ингээд бүтэн нэг сар ингээд хийгээд дүндчээс аваад үтсэн чинь хоногийн сам 8 литр 800 г гэсэн шүү дээ. Хоногийн сам шүү. Сүрийнхөө тэгж нэмэгдэж байгаа шүү дээ. Тэр байгалийн хадлагаа одоо бас багасгаад энэ царгасыг одоо нэг таримлжуулж одоо нэг яг одоо болцоогоор 2-5 гад одоо тариалж өөрснийхөө хүчээр одоо тэрийг чинь хурааж аваад малаад ижээгээч. Энэ их сайхан ургам шүү. Ямар ч гэсэн үр ашиг өгнө. Маш их үр ашигтай юм ургамлаа. Арчил тариалахт ч гэсэн өөрөө ургах дуртай ургамал учраас нэг их хувь хүмүүсээс их айхтар нарийн мэрэгжлийн технологи бас шаардлагагүй шүү дээ. Манай ногоон хөгжлийн нэвтрүүлэгт бас өөрсдийнхээ хүсэл дээр ирж энэ Гонгод орж сайдын хийлгэр бурханлаг энэ онцгой ургамлын тухай манай ногоон хөгжлийн нэвтрүүлгийн үзэгчид хандаж үнэтэй сайхан мэдээлэл зөвлөгөө гэсэн та бүхэндээ баярлалаа эрхэм хүндэт үзэгчтэй ногоон хөгжлийн нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар үгээр өндөрлөж байна. Үнэхээр өнөөдрийн манай ярианаас уул уурхаан салбар хөдөөж шоу газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүс тууд нэлээд тийм амттай яриа ашигтай яриа болсон байхаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзъя баяр та.